Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид 2026 онд хэмэл оюун ухааны салбарт гарах хамгийн том 15 өөрчлөлтийн талаар ярилцах болно. За хэмэл оюун ухаан буюу AI-ийн талаар олон жил одоо яригдсан байгаа. Сүүлийн одоо 4-5 жил те. За гэхдээ 2026 оноос эхлээд бид нэр сонирхлын үеэсээ бид нар бодит хэрэглээний үе рүү орж эхэлнэ. За өөрөөр хэлбэл одоо хэмэл оюун ухааныг зүгээр туршиж үзэх биш, харин жинхэнэ ашиг авчрах хэрэгсэл болгон ашиглах үе одоо эхэлж байна. За энэ нь одоо энэ жилээс эхэлж байгаа. За ингээд хэдүүлээ хамгийн чухал өөрчлөлтүүдийг харцгаая. За нэгдүгээр өөрчлөлт маань хэмэл оюун ухаан одоо хүртэл ер нь сонирхлын хэмжээнд байсан үе маань энэ жилээс эхлээд дуусах нэ. За өмнө нь компаниуд бодохтой хэмэл оюун ухааныг зүгээр л тренд учраас ашиглаж байсан бол харин 2026 онд компаниуд үнэхээр яг энэ хэмэл оюун ухаан ашиг авчирч чадах уу гэдэг талаас нь харж үзнэ. За тэгээд ашиггүй одоо хэмэл оюун ухааныхаа төслүүдийг одоо хаана за ашиг авчирж байгаа, орлого нэмэгдүүлж байгаа хэмэл оюун ухааныхаа системүүдийг үлдээх нэ. За хоёрдугаарт нь болох дээрээ хэмэл оюун ухааны агентууд одоо өргөн хэрэглэгдэнэ. За энэ нь одоо өөрөө ажлаа гүйцэтгэж чаддаг тийм хэмэл оюун ухааны систем байгаа. Одоо 2026 он жижиг багууд хүртэл одоо AI агентыг одоо ашиглан давтагддаг ажлынхаа одоо 20-40%-ийг автоматжуулна гэсэн үг. За тухайлбал тайлан гаргах, имэйл бичих, мэдээлэл цуглуулах, ажлын бусад автоматжуулалт ялангуяа өдөр тутам хийгддэг ажлын давтагддаг ажлуудыг одоо бүгдийг автоматжуулах нэ. За 3 дугаар өөрчлөлт нь гэвэл за хэмэл оюун ухаанаар хийсэн контентууд бол хаасаагүй байна. За хэмэл оюун ухаанаар хийсэн одоо зураг, видео, нийтлэл, подкаст гэдэг бүх төрлийн медиа контент нь хэмэл оюун ухаанаар хийгдэх болно. Ер нь бол гараараа хийдэг байсан контент маань ихэвчлэн одоо хэмэл оюун ухаанаар бүрэн хийгдэх нь байна. За тэгээд 4-р өөрчлөлт нь бол офисын ажлууд нэлээд автоматжуулагдана. За судалгаагаар одоо хэмэл оюун ухаан ашигласнаар бүтээмж одоо дунджаар 66% нэмэгдсэн гэж үзэж байгаа. За автоматжуулах ажлуудад юу орох вэ гэвэл имэйлд хариу бичих, за баримт бичиг бэлтгэх болон орчуулах, тайлан гаргах, за сошиал медиа пост хийх, за борлуулалтын систем хөтлөх, алдаа шалгах, аппликейшн хооронд өгөгдөд дамжуулах зэрэг механик ажлуудыг одоо хэмэл оюун ухааны агентууд гүйцэтгэнэ. За мөн ажилд орох хүсэлтэй хүмүүсийн анкетыг шүүх, ажилтнуудын одоо түгээмэл асуудаг асуултанд хариулах зэрэг компаниудын дотоод үйлчилгээг одоо ер нь бол хэмэл оюун ухаан бүрэн бүтнээр хариуцна гэж одоо үзэж байгаа. 5 дугаар өөрчлөлт нь бол за нэг AI ашиглах үе дуусна гэж байгаа. За өмнө нь хүмүүс зөвхөн ChatGPT ашигладаг гэж хэлдэг байсан бол за энэ 2026 оноос эхлүүлээд компаниуд олон хүмүүс одоо олон төрлийн хэмэл оюун ухааныг хамтдан ашиглаад ийм workflow бий болгоно гэсэн. За тухайлбал одоо ChatGPT-г одоо ерөнхий зориултын одоо хэмэл оюун ухаан гэж ашиглаад за Claude-ороо болох дээрээ нарийн дүн шинжилгээ хийлгэнэ. За Gemini-г болох дээрээ Google-ийн бүх экосистемтэй одоо нэгтгээд ашиглана. За Google Docs, Google Drive, Gmail-үүдийг бүгдийг холбоно гэсэн. За тэгээд Perplexity болон Notebook LM-ыг болох дээрээ хайлт судалгааны одоо хэмэл оюун ухаан болгоод ашиглах гэх мэт. Зөвхөн одоо ChatGPT дээр суурилахгүй олон одоо хэмэл оюун ухааныг ашигладаг болно гэж үзэж байгаа. За одоо 6 дугаарт нь одох дээрээ хэмэл оюун ухааны үйлчилгээний бизнес асар их хөгжинэ гэж байгаа. За энэ нь бол ер нь бол консалтинг хийдэг компаниуд их гарч ирэн. За хувь хүнч зөндөө байна гэж байгаа. За ихэнх компаниуд одоо AI-г яаж ашиглахаа гэдгийг одоо мэдэхгүй байгаа. За түүнийг ашиглаж чаддаг хүмүүс одоо компаниудад зөвлөгөө өгч ирсэн. AI-ийн чадвартай мэрэгчнүүдийн цалин одоо дунджаар 28% илүү байна гэж үзэж байгаа. За тэгэхээр хэрвээ та хэмэл оюун ухааныг сураад илүү бусад хүмүүсээс илүү мэдлэгтэй байх юм бол та жижиг дунд одоо бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч болох нь байна. За тэрүүгээрээ бизнес эрхлэн гэсэн үг. За дараагийн одоо өөрчлөлт маань хэмэл оюун ухааны хууль журам одоо чангарна гэж үзэж байгаа. 2026 онд олон улс одоо хэмэл оюун ухааны хэрэглээг хянах, эрсдлийг багасгах, за буруу ашиглалтыг зогсоох зорилгоор илүү хатуу дүрм гаргана гэж ярьж байгаа. За зөрчил гаргах юм бол бас их хэмжээний торгуул ноодлох зэрэг юм өөрчлөлтүүд за дүрм журам хууль гарч байгаа гэсэн үг. 8 дугаар өөрчлөлт нь бол за бизнес бүр хэмэл оюун ухааны тархитай болно гэж ярьж байгаа. За ирээдүйд одоо бизнес бүр мэдээллийн сан, хэмэл оюун ухааны туслах автомат систем зэрэг төв одоо хэмэл оюун ухааны системтэй болно гэж үзэж байгаа. За тухайлбал маркетингаа бол
хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн компанид ажил контент бэлтгэн. За борлуулалтын албан нь болохоор хэрэглэгчийн зан төлөвийг одоо таамаглаж судална. За бас тэр нь одоо хиймэл оюун ухаан хийн гэсэн. За дараагийнх нь болохоор хэрэглэгчийн үйлчлэгээ. За энэ маань customer service ерөөсөө амардгүй ийм автомат хариулал асуудлыг бүрэн шийддэг ийм одоо хиймэл оюун ухаанууд бий болно гэж байгаа. За тэгэхээр одоо хагас бүтцээдэргүй өдөр шөнөгүй ажиллана гэсэн. За 9-р өөрчлөлт нь одоо AGI буюу маш хүчирхэг хиймэл оюун ухааны өрсөлдөөн гарч ирж байгаа. За OpenAI, за ChatGPT-гийн компани, за Anthropic бодвол Claude-ийнх те. За энэ эдгээр компаниуд нь одоо AGI буюу хүний түвшний хиймэл оюун ухааныг бүтээхээр их өрсөлдөж байгаа. За зарим шинжээчдийн үзэж байгаагаар 2-3 жилийн дотор маш хүчирхэг хиймэл оюун ухаан гарч ирнэ гэсэн одоо судалгаатай байгаа. За та бүхэн бас Elon Musk те Tesla-гийн захирлын хийснийг одоо YouTube-ээс олж үзсэн бах. Мистасл хийдэг AI хиймэл оюун ухаан бол угаасаа одоо 2-3 жилийн дотор гарч ирнэ. Бид нар одоо тийм роботуудыг хийж байгаа гэд хэлсэн. За энэ нь одоо 2-3 жил. Тэгээд ер нь одоо ангах ухаанд сурж байгаа оюутнуудыг одоо баг сураад хэрэггүй гэж тоглоом бодгоод одоо хэлсэн байгаа. За тэгэхээр энэ Tesla-гийнх те Elon Musk, за OpenAI, Anthropic зэрэг олон компаниуд одоо AGI-г хийхин төлөө их өрсөлдөөнтэй ажиллаж байгаа. Тэдний ярьснаар бол 2-3 жилийн дотор эхнийхээ одоо хүчирхэг хиймэл оюун ухааныг бид нар үзнэ гэж хэлж байгаа. За дараагийн 10 дугаар өөрчлөлт маань хиймэл оюун ухааны дэд бүтэц асар хурдтай өссөн гэж байгаа. За ер нь бол дата төвүүд, GPU, серверт одоо 100-аас дээш тэрбум долларын хөрөнгө оруулалтыг энэ том хиймэл оюун ухааны компаниуд одоо хийгээд байгаа. За үр дүн нь юу вэ гэвэл энэхүү их асар их хөрөнгө оруулснаар за дата төвүүд одоо өргөжин, GPU-гийн хүчин чадал нь нэмэгдэнэ. За серверийн дэд бүтэц шинжилгэн гэж ярьж байгаа. За том компаниуд одоо хувь хүмүүс одоо нэлээд их хөрөнгө оруулалт хийснээр эдгээр боломжуудыг бид нар одоо харах болно. За 11 дахь өөрчлөлт маань дата хомсдол үүснэ гэж байгаа. За хиймэл оюун ухааныг сургахад одоо маш их дата хэрэгтэй гэж байгаа. За интернет дээрх одоо бараг датаг бол энэ одоо хиймэл оюун ухаанууд одоо үшээ бүр сурцсан гэж байгаа тий. За тэгээд өндөр чанартай датанууд одоо бараг багасж байна. За иймээс одоо компаниуд одоо шийдлийг дараах байдлаар хайж эхэлнэ гэж ярьсан байгаа. За нэгдүгürt одоо өөрсдийнхөө дата хэрэглэх компаниуд одоо дотоод өгөгдлөө ашиглаад өөрсдийнхөө хиймэл оюун ухааныг сурна гэж байгаа тий. За тэгээд хоёр дахь нь болохоор синтетик дата. За энэ нь болохоор хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хиймэл өгөгдлийг одоо сургалтанд ашиглана гэж байгаа. За яг тэгвэл одоо энэ бүх хиймэл оюун ухаанууд одоо байж байгаа бүх интернет дэх датаг одоо судалсан. Одоо бүгдэн дээр тэрэн дээрээ сургалтаа явуулсан гэж байгаа. За тийм учраас одоо синтетик тийм хиймэл одоо өгөгдлүүдийг одоо хийж эхэлнэ гэж ингэж ярьж байгаа. За энэ хомсдол нь бол энэ оноос эхлээд гарч ирнэ гэж эрдэмтэд одоо судлаачид үзэж байгаа. За дараагийн 12 дугаар өөрчлөлт бол ажлын байр өөрчлөгдөнө гэж ярьж байгаа. За бүх одоо ажлыг бол хиймэл оюун ухаан өөрчилж устгахгүй. За хэлбэрийг нь өөрчилнө гэж хэлж байгаа. За Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 82 сая ажил алга болно гэж ярьж байгаа. Яагад гэвэл ихэнх ажлууд автоматжуулагдах учраас компаниуд одоо ядангуяа ийм офисын ажил хийдэг хүмүүс одоо хэрэггүй болно гэж яриад байгаа шүү дээ тий. За тэгээд одоо 82 сая ажил алга болно гэж байгаа. Гэхдээ 170 сая ажил одоо шинээр бий болно гэж байна. Энэ нь бол ерөөсөө хиймэл оюун ухаантай холбоотой шинэ ажлын байрууд нэмэгдэнэ гэж байгаа. За тийм учраас та бүхэн одооноос өөрсдөө хиймэл оюун ухааныхаа хичээлүүдийг үзээд сураад за үр хүүхдүүдэд багаас нь одоо бэлтгэх юм бол явандаа тэд нар одоо хиймэл оюун ухааныг сурцсан юм бодвсон хүчин болох нь биш шүү гэдгийг анхаараарай. За дараагийн 13 дугаар өөрчлөлт нь юу вэ гэхээр ихэнх салбарууд хиймэл оюун ухаанаас одоо хувьсан өөрчлөгдөнө гэж байгаа. За нэгдүгürt нь болохоор эмийн үйлдвэрлэл. За хиймэл оюун ухаан шинэ эмийг илүү хурдан олж илрүүлнэ гэж байгаа. Тэрэн дээр одоо эрдэмтэд одоо маш их баярлж байгаа те. Магадгүй одоо хорт хавдрын одоо эсрэг эмийг гаргахад ч гэсэн одоо энэ хиймэл оюун ухаан маш их туслана гэж одоо ярьж байгаа. За тэгээд энэ эмийн үйлдвэрлэлд нэлээд өөрчлөлт гарна. За хоёрдугаарт одоо эрүүл мэнд. За хувь хүний гендер суурьсан хувийн эмчилгээ их нэмэгдэнэ гэж байгаа. За одоо гидс өвдөг байлаа гэхэд за энэ эмийг өө гэдэг ингээд бүгдэн дээр нь одоо массаар нь өгчих биш хувь хүний гендер нь зориулсан эмийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ гарах нэ гэж одоо ярьж байгаа.
За санхүүгийн салбарт болох дээрээ бас нэлээд их өөрчлөлтөн гэж байгаа. Заллинг одоо илүү хурдан одоо илрүүлнэ. Зээлийн эрсдлийг тооцохдоо хурдсан гэж байгаа. За банкны үйлчилгээнд одоо маш ихээр ашиглагдана гэж байгаа. За тэгээд дөрөвдүгüрт нь одоо медиа те одоо телевиз, радио болон entertainment-ийн салбарт одоо нэлээд өөрчлөгдөн гэж байгаа. Тэрийг бид нар угаасаа одоо харсан байгаа те. Видео, зургнууд бол бүгдээрээ хиймэл оюун ухаанаар одоо хийгдэж байгаа. За эдгээр одоо хиймэл оюун ухаанаар хийж байгаа видео зургнууд маань за мөн одоо дуу хоолой маань хүний хийсэнтэй одоо ерөөсөө ялгахдаггүй байгаа гэж үзэж байгаа тий. За дараагийнх нь 14-р өөрчлөлт бол хиймэл оюун ухаан илүү сэтгэж эхэлнэ гэж байгаа. За chain of thought буюу алхамжилсан бодол гэж байгаа тий. Алхамжилсан бодол ашигладаг хиймэл оюун ухаан гарч ирнэ гэж байгаа. За энэ нь болохоор хиймэл оюун ухааныг одоо нарийн бодлого шаардсан ажилд ашиглах боломжтой болно гэж байгаа. За тухайлбал хууль зүйн одоо салбаруудтай хуулийн дүн шинжилгээ хийх, за санхүүгийн зөвлөгөө өгөх, за бусад одоо консалтингийн үйлчилгээ үзүүл энэ салбаруудад одоо хиймэл оюун ухаан маш ихээр орж ирнэ гэж байгаа. За дараагийн 15 дугаар өөрчлөлт одоо хүн болоод хиймэл оюун ухаантай хамтрах ажиллах нь л одоо ер нь одоо ялна гэж байгаа тий. Хиймэл оюун ухаан болох төр хүмүүсийг одоо бүрэн орлохгүй. Олон одоо судалгаа харуулж байгаагаар одоо хамгийн амжилттай системнуудад хүний бүтээлч байдал болон хиймэл оюун ухааны хурд энэ хоёрыг хослуулах юм бол ирээдүйд давамгаална гэж байгаа. Тийм учраас одооноос хүртэл хүмүүсийг одоо хэлээд байгаа хиймэл оюун ухааныг багч гисэн ашиглаад эхлээрэй гэж. За энэ одоо энэ оноос эхсүүлээд дараагийн одоо 2 3 жилийн дотор энэ бүх юм одоо өөрчлөгдөнө. Тийм учраас хиймэл оюун ухаанаа судлаад эхлээрэй гэж хэлж байгаа. За 2026 онд хиймэл оюун ухааны жинхэнэ хэрэгжилтийн жил байна гэж байгаа. За хэрвээ та хиймэл оюун ухааныг ашиглаад сурчих юм бол за автоматжуулалтыг сурчвал за мөн өөрөө одоо AI-тай хамтраад ажиллах юм бол та 3-аас 5 дахин илүү бүтээмжтэй ажиллах боломжтой. За одоо тэрийг бол бид нар зөндөө харж байгаа тийм компаниуд одоо бүх юмаа автоматжуулаад эхэлсэн байгаа гэдгийг. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр та.